Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр суваг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Хотын түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээв сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоо ирээдүг хөгжүүлэн ураатай MMS компани, за мөн таны аяллыг урлын ураатай A-Star Mongolia компани хамтран ажиллаж байна. За студид Амар Санаа Зингэл хоёроор бэлэн болсон байна. Өнөөдрийн хот бол Венец. За өглөөний мэнд. Өглөөний мэндэ. За ингээд одоо бас амьдралын маань тодорхой сурж явах үеийн одоо түүхтэй холбоотой хотын тухай ярих болж байгаа болохоор нэлээд жоохон догдолж байна. Тэгээд Фрули Венето Жулия гэж Италийн одоо гуталны Итали улсын төсөөлөх юм бол газрын зураг дээр одоо Австри, Словен, Хорваттай хилдэг хойшоо. Тэгээд Швейцарт хилдэг Альпийн нурууны баруун Италийн баруун хойд хэсэг гэсэн үг. Тэр хэсгийн мужийг Фрули Венето Жулия гэж нэрлэдэг байхгүй. Гурван мужийг нийлүүлээд нэг том засаг захиргааны муж болгож нэрлэсэн. Тэр Венето гэдгийнх нь одоо нэр нь бол Венец гэдэг үгээс гаралтай бол таарах нь. За тэгээд Венецийн одоо үүсгэн байгуулагдсан тухай шууд холбогдох одоо түүхэн баримтлалд их сурвалж бол яг ингээд тэгээд тэр нөхөр очиод ингээд зан узар богд зан узар ингэж нүүжчээ тэгээд Улаанбаатартыг байгуулж яадаг яг тийм бичигдсэн түүхэл яг үлдээгүү. Гэхдээ хэд хэдэн түүхчдийн одоо бичиж үлдээсэн бас нэг сурвалжуудыг нийтгэд үзэхээр Венецийн анхны хүн ам нь бол одоо Ромын эзэнт гүрний тухайн одоо миний сайн хэлдэг тэр мужууд нь шүү дээ. Одоо тэр Венец хотын байгаа ойр орчмын хотууд гэж байдаг юм л да. Батавиум гэдэг одоо латин нэрээр Батавиум, одоогийн Падова хот, тэгээд Аквилея, одоо Тревизо гэдэг Тарвизиум, тэгээд Порто Груаро гэдэг одоо хэд хэдэн хотууд байгаа. За энэ Ром эртний хотууд орчимд ерөнхийдөө амьдарч исэн. Тэр бол одоо цэргүүд нь хамгаалахгүй бол тэгэл оршин суугчдын нэг тэдний хэлдгээр бол зэрлэгүүд амаанахны хэлдгээр бол одоо Атилагийн хүннүүчүүд удаа дараалан уулгалан товтлсон учраас ерөнхийдөө дөрвжиж тэнд өөрсдийнхөө хотыг байгуулад тэгээд одоо Венецийн анхны үүсгэн байгуулагч 12 одоо гэр бүл буюу апостолик гэр бүл гэж нэрлэдэг байгаа. Тим гэр бүлүүд үүсгэсэн 12 гэр бүл гэсэн. Тэр гэлүүд нийлж байгаад дож буюу одоо мэдэр дюк гэж хэлнэ. Дюкийг нь болохоор одоо гүн гэх юм уу даван гэж нэрлээд тэгээд өөртөө дотроос нэг дожийг сонгож одоо өдөрдүүлж ирсэн байна. Тэр 12 гэр бүл ихэнхдээ ер нь бол ямар ч тохиолдолд Ромын эзэнт гүрний үед байсан сурвалжид угсаа сурвалжид гэр бүлүүд байхс нь бол тодорхой байна гэдгийг бол гаргасан байгаа юм. За яг баригдсан одоо түүхээр нь ярих одоо түүхэнд анх ингээд бичигжүүлсэн бас нэг түүхэнд дурсгал бичиг нь бол одоо уул нь бол одоо Ромын их сурвалжуудад болохоор Венецийн ихэнх үеийн одоо бүр Венец гэдэг хот байгуулагдаагүй тэр хавийг юу гэж нэрлэдэг вэ? Юу гэж дүрсэлсэн байдаг вэ? Шаварлаг намаг дунд орших арлууд дээр загас агнаж амьдэрдэг нуурын оршин суугч гэж нэрлэдэг байгаа. Нуурын оршин суугч буюу Инколае Лакуная гэдэг. Лагуна буюу одоо намгийн нуурын гэсэн санаа. Түүхэн уламжлалт болохоор Венецийг үүсгэн байгуулсан огноо 421 оны 3 сарын 25-ны өдрийн үд дунд гिचэлж байгаа. За нэг Риалто буруу Ривиалто гэдэг өндөр ирэг гэж нэрлэдэг байгаа тэр жижиг арал. Одоо энэ Венец дотор янз янзын дүүргүүд байгаа. Яваад үзэхээр тэгвэл Риалто арал гэдэг тэр өндөр ирэг гэсэн жижиг арал дээр Сан Жакомогийн анхны сүмийг барьж нээсэн өдрөөс нь эхэлж хотыг байгуулагдсан гэж тэмдэглэсэн байгаа юм. Тэгэхээр 421 оны 3 сарын 25-ны өдөр Венец хотын төрсөн өдөр бол таарах нь байна. Гэтэл 1358 оны одоо Хроникон Пиктум гэж нэрлэдэг Унгарын одоо их сурвалжид Венецийн үүсгэн байгуулсыг дүрслэхдээ Хүннүүгийн Атила хаан Аквилея гэдэг хотыг бүсэлсний дараа иргэдэн тэнгисийн арлууд руу дөрвж цугтаас. За эцэст нь тэнд одоо Риалто гэдэг тэр өндөр ирэг гэдэг арал дээр Венецийг байгуулсан тухай бичиж үлдээсэн байна. За ингээд одоо манай эртний одоо манай тооллын 166-аас 168 онд Фади болон Маркомани угсаатнууд энэ орчмын нутагдах гол Ромын хот бол Өнөөгийн одоо Одерцо гэж хот байгаа. Тэр хотыг устгаж зүтгсэн 5 дугаар зууны ихээр Визиготууд дараа нь 50 жилийн орчмын дараа Атиллагийг удирдсан Хүннүүгийн товтлогоо Италийн хойд нутгийг эзэснээр
Ер нь бол удаа дараагийн одоо визиготууд, вандалууд тэгээд одоо хүннөөчүүд хамгийн сүүлийн хүннөөчүүд ерөнхийдөө эдгэрийг тийш нь шахаж гаргасан байна гэсэн үг. За ингээд одоо ерөнхий зүгээр одоо үүсэн түүхүүл энэ Венец хотын одоо яг өөрийнх нь түүхийг нь бол би эрх хүлрэл дээр ярих гэсэн зүр төлөвлөгөөтэйгээр одоо хотын улс төрийн эдийн засаг политикийн талаарх тэр түүхийг бол хойш нь тавиад одоо яг Венец хотын 3 гол одоо хот байгуулалтын технологи, инженерийн шийдлийг ярьж их юм сонсогч нартаа. Тэгээд та бүхэн Венец хотод хизээний цагт очил таарах байх. Тэгэхээр юун дээр явж байгаа, ямар юм гэдгээ нэг төсөөлөхөд бас их сайхан болов уу гэж бодож байна. Ялангуяа хот байгууллагад ерөөсөө би нэг яриад л идэг шүү дээ, тий. Хот байгууллагад ерөөсөө 3 зүйлийг чухал байгаа шүү дээ. Ус. Яг нэгдүгээр тус. Амар яг хүн шиг хүний биш. Ус уух хэрэгтэй. За хоолыг нөрхий. За ус хоол гэдэг ус. За тэр усаа зохион байгуулад мэдээж хэрэг газар нутаг хэрэгтэй тийм ээ. Одоо сайн одоо хөрс шороо газар байх хэрэгтэй. Тэгээ ус байх. Тэгээд усаа дуугаад юм одоо хоолунд идэхээр биеэс нь юу гарах вэ? Ядлагдсаар. За тэр ялгцыг ямар нэгэн байдлаар зааварж бохирдуулахгүйгээр тэр орж байгаа орон зайнаасаа цэвэрхэн одоо эрүүл ахуйн шаардлагыг хангасан байдлаар гадагшлуулах гэсэн ийм 3 зорилго байж хаад хүн амьдарч болдог байхгүй. Тэгтэл одоо төсөөлөх юм бол нуур одоо шавар элсэн шавран дээр амьдарч байгаа одоо бончмаар усан дээр байгаа ч шүү дээ. За тэгэхээр тэнд газар гэж юм байхгүй. Тэгээ усан цагаа талхаад. За тэгээд дээр нь тэнд ус гэж байхгүйгээс тэр давстай усан дотор ямар ус. Гэтэл одоо ус хот байгуулагдах үндсэн 2 том шаардлагын хоёр нь шууд утгаараа байх. За 3 дахь нь яг нь одоо нуур учраас энэ чинь лагуна гэдэг байгаа шүү дээ. Тэгээ намграхыг намаг болчих нуур гэсэн үг байхгүй. Одоо жишээлбэл та хэд мэдэн дээ нөгөө бид нэр ингээд одоо том гол мол ч юм уу тэдний ингээд хажуугаар ингээд явж байхаар яг урсгалаасаа ингээд түргэгдсэн нэг юм намгцаа зүгцсэн байдаг шүү дээ. Тэгээд ус гүйтсэн тэгээд дотор ингээд хийцэлхийч явж идэв яг ийм л газар байхгүй. Тэгээд зигс микс өндөр өв сургацсан. Тэгээд тэнд донд одоо ингээд бас одоо ялгцаа гаргаад орчих юм бол урсгал биш. Тэгэхээр тэр чинь удахын бол өөр сүлдээ жордон дээр амьдарч эхлэв таарах гэдэг байна тийм ээ. За ингээд одоо ийм үндсэн хот байгуулалт явж боломжгүй инженерийн одоо өгдөлтөй хот байгуулалтын өгдөлтөй юм газар одоо дэлхийн тухайн үедээ дэлхийн хамгийн одоо гоё хот байсан одоо ч байгаа ийм хотыг байгуулсан түүхийн одоо тэр инженерийнх нь гайхамшиг нь юу байсан бэ гэдэг тухай ярьж байна. Одоо бүр замгүй тийшээ явсан ямар нэгэн дэд үтц байхгүй. За тэгээд ингээд ер нь л яг одоо ингээд одоо мэдээж хэрэг зүгээр нэг хідэн тариач төч тэнд нуугдааг нь бол маш тодорхой болж байгаа. За тэнд бол нэг хідэн загасчд бол загас бариад тэр загасаа тэр нуурын дунд сэлж ирээд их газар дээр авчираад зах дээр зардаг байсан байж болох нь байна. Тэгэхээр тийм нэг загасчдын нэг хідэн суурин бол байсан байх нь. За их нэг олон биш. За тэгэхээр ямар нэгэн цайз хэрэм байхгүй одоо хүнөөчүүдийн удаа дараагийн товтлогоноос ерөнхийдөө залхаад зүхтаад тэдний хизээч хүрч чадахгүй зүйл юу? Ус шүү дээ. Тэгээд одоо хүннөөчүүдэд ч одоо ойлгомжтой морьтой хүмүүс байгаа. Тэгээд морьтой устай нөгөө их одоо тал дундуур давхиж идэг дайчтаас зүхтах хамгийн энгийн арга бол ялааж амуулаар дүрсэн намайг болчихвол таарах нь. За ингээд одоо армаг тармаг тэнд нэг 11 арал гэж үзээд байгаа юм. Гэхдээ 11-ээс 12 арал гэдэг. Тэгээд 12 гэр бүл гэж хэлсэн санаа нь тэр 12 гэр бүл нэг арал дээр очсон юм шиг байна. За тэгээд тэнд шинэ амьдралыг одоо эхлүүлэх болж штэ одоо. За ингээд цоо шинээр тэнд хуучин байснаас шал өөр өгдлөөр амьдрах хэрэгтэй бас. За ингээд намгаар холбогдсон одоо эдгээр арлууд дээр ирэхэд хоцорон байгуулах одоо тэр нөхцөл байдлаа угаасаа иймэрхүү дүр зурагтай хүлээж байсан. За тэгээ яг цагаад болох юм бол энэ дээр ингээд тэр жижиг арлууд дээр нь явхаар ингээд хүнээд байхгүй бамбалцдаг тийм сул шаварлаг тийм байхгүй. За тэнд тэгээд ганц хүн байтгаа нэг 100 хүн зогсох юм бол ер нь намгтайг зүг доошоос хорогдоод живхэр маягийн тийм одоо байсан гэж зүгээрс твдгэр. Тэгэхээр жижиг шавар намг нь болохоор баг хүнээд байхгүй тийм туйлын зөөлөн сэвсгэр шавраас тогтсон. За ингээ бүтээн байгуулалтын суурийг тавих одоо ажил эхэлсэн. За тэд нар нэг юм бодж авсан маань. За тэр бодж авсан зүйл нь бол одоо бас ингээ одоо ч хүртэл хүмүүсийн гайхалгыг төрүүлдэг. Одоо та бүхэн сонсож гисэн бас эхнээсээ гайхаж эхлэх болов гэж гордож байна. За ингээд Хорват гэдэг улс үүдэг те ойрхон байдаг. Хорватын одоо тэнд болгосон ойгоос олон тооны модон шон. За энэ модны шон холдуу царс хар мод. Ерөөсөө энэ хоёр л байгаа. Хар мод л хатуу хар штэ тийм ээ. За тэгээд царс бол онцгой хатуу одоо царс байгаа.
модон шам бэлтгэж авчир газар зоож гисэн. За тэр дээр газрын гүн рүү ер нь бол 5 м гэж байгаа. Тэгтээ нэг 5-аас 8 м-ийн гүн рүү зоосон байгаа. За ингээд одоо илүү тийг зоогдөг нь яадаг хөр тэр бомболцдог шаврын доор 5-аас 8 м-ийн гүнд илүү одоо хатуу шаврын давхарга одоо байдаг. Тэр хүртэл зоосон байна. За тийг зоогоод одоо мэдээж хэрэг тэнд нэг ийм зүйл болсон байж таарна. Орчингууд загсчдын суурин байсан. Тэр суурин дээр очиод ингээд мэдээж тэр чинь суурин байна гэж чинь нэг жижигхэн модон хөнгөн модон байшин тэгээд нэг нуурлуугаа ордог юм нэг завны юм док гэж ярьдаг шүү дээ. Одоо тавцсан байх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрийг яаж барьсан бидгийг ерөнхийдөө судалсан юм шиг. Тэгэхээр доошоо ингээл мод зоогоод зоож үдсэн байгаа байхгүй. Нэг хоёрыг тэд нар өмнө нь хүмүүс бас. Тэгэхэнгүүт тэнд очингуудаа хүүе энийн дээр ингээд энэ ол модыг олноор нь зоогоод дээр нь тавцсан тавих юм бол бид нар байшин барьж болох юм байна гэж бодсон байна. За тэгээд мэдээж хэрэг язууртан угсаа гаралтай гэрүүлүүд учраас Ромын бас инженерүүдийг дагуулж явсан тодорхой хөрөнгө мөнгөт чинээтэй учраас хүнд ингэж худалдаж авах тийм мөнгө төгрөгтэй хүмүүс байсан бол таарч байгаа. Тэрнээс одоо эхлэл хөрөнгө оруулалт хийх мөнгөчгүй гуйлагчд бол тэнд бараг тэгээд ялаа шамуулнаа бариулаад хүзгээд авах байсан байна. Тэгэхээр энэ бол маш хүчтэй одоо бас амьдрий гэсэн тэмцлийн агуу том жишээ гэж үзэж болохоор байхгүй. За тэгээд 5 м-ийн дон ингээд зоогоол үзэнгүүт эхлээд 5 орчим метрийн дараа ингээд нэлээд тийм хатуу юмд хүрж байгаа нь мэдрэгдэх юм. Бат бих зүйлэр хүрээ. Тэгээд тэрнээсээ одоо завиа уяа тавцангаа барихаар хөдлөхгүй ингээд удаан байгаад байсан байхгүй. Тэгээд ер нь тэр чинь эхлээчүүд энэ тийм бай гэж хийж ойлгохгүй шүү дээ. Эврика гэж байхгүй. Тэгснэ энэ одоо бүр 10 20 жил 100 жил ч юм уу ингээд 50 60 жил ингээд хатгаад ингээд байгаад хар чинь энэ дээр тэгвэл юу ярьчих. Олныг ингээ барих юм бол батыг болох юм байна гэж үзээ дахиад шонгоо зааж эхэлсэн. Ингээ шон доктортой байлгах тэр одоо тэр олон шонг зоох нь одоо зөвхөн доктортой байлгахаас гадна ойр зайтай нэгт шигүү суулгаснаар хөрснөөс сул шаврыг шахаж гаргаад усыг нь түлхэн гаргаж одоо хөрсийг улам бэхжүүлж болох юм байна гэдгийг бодож авсан. Ягт болгоод байна шүү дээ. Тэгээ нэг юм дөрвөлжин орон зайг л 3 4 шон зоосноо ерөөс ингээл бараг л метр ч хүрэхгүй зайд дотор 50 см-ийн зайтай олны зоож эхэлсэн байна. Тэнгүүт нэг чавар чин эзлэхүүнээрээ шахагдаад илүү нэгтраад илүү хатуу хүчтэй суур болоод бараг нарийн ярил одоо цемент шиг болж эхэлж байна. За ингээд одоо нэг бахаа тэрийг бодож олоо. За тэр баах ингээд зоонгууд чинь янз янзын нэгтрлээс хамаарат ингээд арзаас юм болж ирж шүү дээ. Миний шүдчиг юмуд болчих гэсэн. Тэнгүүт тэрний хамгийн одоо тэгшгийн хэсгийг ингээд тайрж авах нь тийм ээ. Тайрж авахдаа тэн дээр модон давцсан тавьчих. Дахиад яг тэр модоор. Тэр модоо давцсан тавингуудаа тэрэн дээрээс нь банзаар ингэ дивсэн баг. Нэг давхруудаар банзаар. Тэгвэл тэр дээрээс нь одоо Истрия гэж нэрлэдэг. Одоо энэ чулуу. Истрия нь болохоор бас мужи. Австри-Унгарын. Тэгээд Истрия гэдэг чинь одоо Хорватын тийшээ бас байгаа. Тэр Истрия мужийн одоо тэр Хорватын түүхэн муж шиг санаад байна. Тий Истриагийн чулуу гэдэг тусгай чулуу байгаад байгаа. Тэр тусгай чулуугаар ингэж хавтан бариад суур өрсөн баг. Тэгээд тэр модныхоо тэр банзан давхар дээрээсээ нэмэх нь тодорхой хэмжээний зузаантай чулуу ингээд хавтангуудыг давхарлаж өрсөн. За ингээд өрхөнгүүд нэгдүгээр чулуу учраас хүнд. Хоёрдугаар тэр чулуу нь өөрөө далайн нэг давстай усанд илэгддэггүй мэй тийм онцгой тийм даваа талтай чулуу байхгүй. Тийм болохоор одоо тэр модон давхарган дээрээсээ нэмэх чулууга тавихтаа чулуун давхаргын зузааны тооцохдоо тэнгисийн ус учраас яадаг вэ? Сар дэлхий рүү ойртохоор усан төрлөг бол. Сар нөгөө талаар тойронгууд усан татлаг бол. Төрлөг татлаг. Нэмэгддэг тий. Тэр ус ингээд дээшээ нэмэж байгаа ус багасж байгаа хоёр хэсгийн дээд доод хэмжээнд нь тааруулаад тэр чулууга тавьсан байна. Тэгэхээр ямар ч тохиолдолд нөгөө нэг хальж тэр ус ерөөсөө тэр мод руу нэвчихгүй дээр нэмээд агаар орлохгүй байх зорилготой гэж бодож байна. За тэгээд энийг бол одоо тухайн үеийн одоо ч гэсэндээ бол инженерийн шийдэл бол суу бэлэг гэж үздэг. За тэгэхээр одоо ер нь тухайн үед Венецийг байгуулсан инженерүүдэд бол Нобелийн шагнал өгөхөд бол бараг болохоор хэмжээний тийм бүтээл болж таарах гэдэг байхгүй юу? За тэр модгүй орчин одоо тэр нөгөө нэг модон шонгууд нь маш хүчтэй даралтанд тэгээд нөгөө нэг шахаад авцсан учраас агааргүй орчинд яадаг вэ гэхээр битүү байгаад ирэхээр ялзарч өмхөрдөг. Одоо өнөөдрийн одоо тэр ялзарч өмхөрөхгүй шалтгаан нь болохоор нөгөө микро бичил биетүүд ордог. Бичил биетүүд орж хүчил төрөгчөөр хичээгдэж модноосоо ингэж идэж энэ тэрийг ингээ өмхөөрүүлж одоо ялзруулдаггүй л гэсэн санаа. Тэгэхээр одоо жишээлбэл одоо энэ хуучин энэ одоо энэ 10 дугаар 100 8 дугаар 100 мунд ингээд хатсан тэр моднууд нь
Одоо ингээс Венецийн тодорхой хэсгүүдийг сэргийн засварлах янз янзын ажлууд гарч ирэх. Тэр суурь нь гарч ирдэг. Тэгвэл тэр суурьныхын чулуун одоо юунууд моднууд нь модон шангууд нь чулуучсан байдаг. Бүр бихчээд одоо ч хിവэр. Тэгэд одоо ч тэрэн дээрээ тогтож байгаа байхгүй. Гайхалтай шийдэл юм. За тэгээд одоо ер нь бол одоо анхны шангууд нь ихэнх нь одоо хүртэл баг бүрэн бүтнээрээ байж байгаа. Ерөөсө баг юу ч солиогүй гэсэн. За ингээд нэгэнт одоо ингээд газар нь ингээд тогтвортой болоод ирэхээр за тэн дээр нь байшингаа барь. За тэгэхээр ямар ч тохиолдолд усан давтахгүй төвшинг баталгаажуулаад ирэнгүүтээ тэр одоо чулуун дээрээ байшингаа барих нь шүү дээ. За ингээд нэг энэ барилгыг явж байхад нэг одоо юу одоо нээлт бас байгаад нууц. Гэх юм уу шаварт зоосон мод нь өмхөрж ялцардаг. Барилгын доорх шавар зоосон шонгууд нь байнгын хүчил төхөрөгчгүй орчинд оршдог тул модыг ялцруулдаг, өмхөрүүлдэг тийм бичил биетнүүдийн хүрж чаддгүй юм байна л да. Дээр нэмээд тодорхой төвшөнд нэг далайн ус нь сэр хэсэгтээ их давсархаг. Тэгэхээр давсагдах зүйл чинь тодорхой зүйлүүдийг нэг ариутгах цэвэрлэдэг гэсэн үг тийм. За ингээд мод эрсдэлжинд ороод чулуу шиг хатуу болоод хэдэн зууны турш бүрэн бүтнээр хадгалагдсан гэдэг нь одоо өөрөө инженерийн шийдэл юм байна тийм. аз багад гайхалтай шийдэл. Одоо жишээлбэл бид бол энэ тэгж чадахгүй гэсэн үг байхгүй бас. Яг л бид нар тэр түүхийд нь байхгүй. За би нэг бас зүйлийг хэлмээр одоо энэ монголчууд яагаад энэ Монголын тал нутагт яагаад ингээд чулуун цайз хям хэрэм бариагүй вэ гэдгийг бас түүхэн чи энэ бол энэтэй холбоотой. Яг одоо хаар холгос малгас гэдэг ингээд балгасууд байгаад байгаа. Хизээ нэгэн цагт бол ингээд хүрээ шивээ бариа дотор нь амьдарч ирсэн. Гэхдээ ингээд өнөөдрийг хүртэл ингээд хадгалаад жүлдсэн одоо зэрэмгүүл зүгээр нэг юм дов шиг ингээд нэг бүр илэгдээд ингэсэн тэнгэрээс одоо агаараас харуул нэг юм одоо орон зай нь харагдах үсэн. Бөөр юм шиг харагдаж. Тийм тэрнээс биш яг ингээд чулуугаараа үлдсэн ингээд цаг хугацааг сөрөө зогссон, байгалийн илэгдлийг сөрөө зогссон юм байдгүй тийм. Нэр тийм биш үү. Монголд яг тухайн үед чулууны одоо юу гэдэг уурхаа гэж хэлэх юм уу да. Олзбордог тийм байхгүй. Одоо ч байхгүй. Монгол тийм учраас яг төхөр манайхан бордюра хятадаас авчирдаг гэсэн. Чулуутаа газараас. Тэр чинь нэг бидэрт байгаа байхгүй. Тэгээ манад байгаа чулуунууд тодорхой хэмжээр шаардлага хангадгүй юм шиг байна лээ. Тийм учраас энэ өнгөлгөөний хавтан, энэ хотын янз янзын хавтангууд дандаа хятадаас орж ирдэг шалтгаан ердөө энэ. За яг энэ чулууны судалгаа төдийлөн сайн хийгдэггүй байж болно. Гэхдээ энэ чулуу гэдэг зүйл чинь өөрөө юу вэ гэхээр геологи автахаар болохоор нэлээд юм залуу бүтцтэй альпийн нуруу гэж байна шүү дээ. Хятадын энэ урд хуршаа зэрэг шинэ одоо тийм үүссэн харьцангуй одоо геологийн насжилтаараа залуу тийм газруудын чулуунууд байхгүй. Тийм учраас тэр чулуу чинь илүү нэгтэлтэй. Манай энд болохоор тэнгис ял далайн ёроол байсан учраас хэтгийг дараа нөгөө чулуунууд ингээ бүр эрсдэлтэнд ороод өмхрөөд ингэсэн. Тэгээд ачаал даахгүй маягийн. Хөгшин чулуунууд байгаа. За яг тэгж хэлж болно гэсэн үг тийм. Одоо топиогоор бол нэлээд удцсан гэдэг. Өмхөрхөөл гэж жоохон гитарчул бутарчдаг шүү дээ. Топи чинь тэгээд өгдөө. Яг тиймэрхүү л гэсэн сан. Хоёлаа ихний хамтран ажиллаж байна. За манай хамтран ажиллагчаар хотын төвх нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эстер Монголиа болон Од Мөндөр багийн хамтран зохион байгуулж байгаа дөрөв дэх аялал болох Дэлхийн байгалийн болон соёлын өв багц Вьетнам, Камбож улсын дөрвөн хотын аялал хамтран ажиллаж байна. За энэ аяллаа та бүхэнтэй танилцуулъя. За товчхон дурдах юм бол хаагур аялах вэ гэвэл за эхлээд нөгөө нэг хинтэй аялах вэ гэвэл манай спорт нэвтрүүлгийн Батцая, за манай захирал Мөнхцул, за тэгээд амтны нэвтрүүлэг хөтэлдэг Урнаа маань. За тэгээ манай Гомбо бас явна. За тэгээд Од Мөндрийнх нөрөө гайдлуулаад аялах ийм гоё боломж байна. 6 сарын 25-нд энэ аялал маань. За Камбож, Ангкор Ват, за энд бол одоо Камбожийн үндэсний бэлэг тэмдэг туган дээр нь хүртэл дүрслэгдсэн байдаг. За энэ газраар явах нь байна. Камбож, Коккер, за Ангкорын өмнөх үеийн сүм хийдийн цогцлол бүр бүхий археологийн дурсгал газруудаар явах нь байна. За Вьетнамын Холон Бэй, за адал явдалт аялал, заваар зугаалах, агуу үзэх зэргээр одоо алдартай байдаг энэ газраараас аялах нь байна. За Вьетнамын Нимбин, за уул агуй гол мөрөн хосолс үзэсгэлэнт газар. За энэ хүү аялалд маань манай 3 Од Мөндрийн 3 нэвтрүүлэгч, за дээрэс нь одоо манай байнга лайв дээр дурддагддаг Гомбо маань бас явна. За ингээд энэ сайхан аялал маань 6 сарын 25-нд болох нэ. Та бүхэн маань Эстер Монголиа Од Мөндөр хамтарсан аялалд явахыг хүсэх юм бол 72 тэгтэг 92 тэгтэг гэсэн Эстер Монголиг уцруулаад авлаад асууж болно. 72 тэгтэг 92 тэгтэг. За тэгээд 6 сарын 25-нд юу аялал маань болох гэж байгаа учраас манайхан лавлж асуугаа. За бас нөгөө лизингийн чим аяллахаа зардлыг лизингээр явах боломж энэ төр бас байгаа юм билээ шүү манайхаа.
За энд одоо явсан хүний үгийг нэмэрлэе гэдэг шиг. За. За Камбож бол онцгой таалагдсан. Би Камбожийг эзэж тэгж бодож байгаагүй. Тэгээ манай бас үеэл мань одоо Камбож одоо иргэнтэй Монголд одоо бүр 90-ад оны ихэр 80-ад оны сүүлээр ингээд бас сууж исэн гэрүүл. Тэгээд би нэг тийм ядуу зүдвэх хэцүү газар байдаг байх гэж бодсон. Надад их таалагдсан. Ялангуяа тэр үхрийн мах маш гоё боловсруулж иддэм байлээ. Тэрийг суралцмаар санагдсан. Дээр нэмээд хоол хүнс нэг хямдхан. Үнэхээр хямдхан. Тэгээд нэг тааламжтай цаг агаар нь хит халуун биш, хит хүүтэн биш тийм. Тэгвэл гоё шүү дээ. Тийм ингээл одоо юу тийм. За тэгээд үйлчлэгээ сайтай. Тэгээд өөрөө ерөнхийдөө зүгээр өөрөө л тэнэгрээл энэ зэн асуудал гарахгүй л ер нь тэнийг өөр нь тоож байгаа ч юм байхгүй. За дээр нэмээд Вьетнамын аялалд нэг юм би Польш хөлн тийм таатай ханддаггүйсэн байхгүй. За ингээд Нью-Йоркт бас нэг идэж мэдчихсэн. Тэгээд надад нэг тийм сайхан санагдаагүй. Тэгсэн чинь би Вьетнам очиод эх орн очиж идсэн чинь нэстэ жигэн тасархал. Тэгээ бодож за энэ дугасаа манай хоолыг хаана өөр гоё хийвтэй гэж боддог шиг яг үнэхээр Монгол дээрээ нэг цовын бууз итгэхэр гоё идэх шиг яг л тийм санагдсан. Тэгэхээр Польш хөл нь бол би Польш хөлөөс тэгж ер нь өөдөх болов гэж маш их бодсон. Би баг өдөр болгон идсэн ч өөдөхгүй гэж идчихээд ирсэн. Ямар гоё. Хоол айтайхан байна гэдэг бас гоё тухтай хамгийн тухтай мэдрэмж шүү. Ер нь бол одоо аяллаа хоёр том зүйл байгаа шүү дээ. За 3 ч юм уу. Ялваа нэг эрсдэл баймааргүй байна. Адал явдалтай гэдэг гинтийн за сюрприз гэж болно. Тэрнээс зүгээр нэг муу адал явдалтай. Хоёрдугаарт нь хоол сайтай байх хэрэгтэй. Заавал тэгээд ялангуяа өөрөө чинь идэж удаг одоо дассан зүйлтэй чинь ойролцоодоо хоол байх тусмаа сайн. Өөрөө хүсвэл халуун ногоон өснө идэж болно. Үгүй бол зүгээр тийм биш хоол бүх сонголтод байна. Тэгээд 3-дугаарт нь ороо байхгүй. Сайхан дулаахан орно. Өдөржингөө ядарч яваад орон дээр очиод сайхан орон дээр хөвтөгөө зур сорж байгаа юм шиг байна. Дээр мэр бас л чухал шүү. Чухал. За баярлалаа Элсар Монголиода. За ингээд одоо барилгын одоо тэр бас нэг модон дээр жоохон удчих шиг боллоо. Тэгээд ер нь бол ингээр санаа нь бол тэр нэг лаг шаварлуу зоосон моднууд нь бол эрдсчээд тэгээд чулуужсан мод гэж байдаг шүү дээ. Ер нь тэрийн шиг л болсон гэсэн үг. Тэгээд ер нь бол бүтцэн ч гэсэн тиймэрхүү. Тэгээд яг жишээ аваад нэг та хэд бас нэг сайн мэддэг одоо Венецийн одоо ганц хоёр газруудыг асууя л да. Самаркогийн талбай гэж мэдэх бах тий. Венецийг одоо Сүхбаатарын талбай байхгүй. За. Тэр нь бол жишээлбэл тэр чинь нөгөө нэг мал бэлчиж болох байсан хамгийн том талбай нь мөн үү? Ер нь бол ингээд хот байгууллагатай ингээд гол талтай тийм мал бэлчдэг тэр нөгөө малаа тэжээдэг нь болохоор өөр жижиг пьяцаанууд нь. Одоо пьяца одоо place гэж нэрлэдэг, palace гэж нэрлэдэг байгаа. Тэгүн бол тэрийг италичууд пьяца гэж нэрлэдэг. Бараг одоо ийш болгоно л баг нэг пьяцатай байсан байхгүй тухайн үед. Гэхдээ тэрийг талбай болох арай болоог байсан. Тэрийг арай өөр технологи дээр ингээд одоо төв талбай юм. Төв талбай гэж үзэх. Самарко нь болохоор одоо нэг Венецийн одоо кино монод байдаг шүү дээ. Янз янзын юу лээ. За нэг кино байгаа. Тэр кино монод дээр ингээд айгүйх гардаг байхгүй. Самаркогийн талбай гэдэг ерөөс алдартай Сүхбаатарын талбай гэсэн. Тэр талбай нь бол жишээлбэл 100 мянган шон дээр болсон байна. За тэгтэл одоо Rialto гэдэг гүүр байгаа. Энэ хамгийн анхных нь барьсан чулуун гүүр, алдартай гүүр. Маш том юм чулуун. Тийм бүрээ барилга шиг ингэдэг. Бараг нэг Легогийн тоглоом өгсөрсөн юм шиг. Тэр бол 12 мянган модон шон дээр зогсож байгаа. Зөвхөн тэр гүүр дангаараа. За тэгснэ хамгийн гайхалтай нь одоо бүтэн одоо гантихаар барьсан. Тэр чигээр энэ хотод ганцхан айхтар том барилга. Дөрмийн эвдсэн нэг том барилга ч гэж магадгүй. Тэр нь гантигд чих хүн чулуу байхгүй. Гантгаар баригдсан сүрч авахлантаа Санта Мария делла Салюте гэдэг байна. Базилика делла Салюте гэж нэрлэдэг. Тэр одоо ёслолын одоо Гигэ Мариагийн ёслолын сүм гэж баг хэлэх юм уу да тийм. 1 сая гаруй модон дээр шон дээр тогтчих. За инхээр энэ бол тоо баримт үнэхээр одоо бас ингэ санаанд баран багтамгүй шах. Өнөөдөр Венецийн 1 квадрат метр тутамд 1 квадрат метр ч одоо битэрийн энэ ширээнээс хичнээн мод орно. Энэ ширээс жижигхэн байгаа шүү дээ. Тэрээс 8-10 модон шон байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ бол модон шон дээр тогтцоод цагаад болох юм бол шоглж хэлдэг юм байна л да. Одоо судлаач нар. Мод бол урууга орхсан гэж ярьдаг. Тэгээ үндэс нь Венет дээшийг орхсан гэж. Урууга орхсан бүтцтэй ч гэж хэлж болохоор гэж яриад байгаа юм л да. Тэгээ нэр зүгээр ингээд эрдэнтгийнээр харж байгаа юм шиг харуул тий. Тийм. Тэгээд одоо Венецийн намгны элс рүү шүү дээ. Тэр одоо Лагуна гэдэг тэр намаг балчиг руу 10 гаруй сая модон шон зоосон гэж үздэг юм байна. Тэгэхээр тэр тооцоог ингээд тэр ойр орчмын модных нь одоо тээвэрлж болох нөөц гэж байгаа юм. Ой нөөц гэж байгаа шүү дээ. Тэрний 3-ны 1-тэй тэнцсэн гэж үзэж байгаа. За ингээд одоо бас түүх гэдэг зүйл, инженер гэдэг зүйл, амьдрахын төлөх гэдэг зүйл тэгээд дээр нэмээд хүний оюун ухаан гэдэг зүйл гайхамшигтай. Энэ дээр бас аз байгаа шүү. Тэнд үнэхээр
тэр нэг төрлийн одоо тэр ёроолд нь илүү нэгтрэлтэй, илүү юм одоо хүч төрчөө шахдаг тэр төрлийн шавар байгааг бол тэгэл энэ бүтэхгүй л байсан. Сороол явцсан бол яах юм. Тийм жишээнд нэлээд гүндээ байдаг үл яах юм жишээлбэл ингээд тэр ус аз гэдэг зүйлийг лээ. Аз гэдэг чинь одоо нэг зөвхөн юунд заяадгүй юм аа гэдэг нэг тийм үг үсттэй. Тэгэл аль алинд нь зориг аз гэдэг бол зөвхөн сохрон заяадгүй байхгүй юу. Зөвхөн мэрэгэн чадaltaй өөрийнх нь төлөө тэмцдэг хүн заяадаг гэж үг байдیں۔ Тэрийг бол цогтойч кинон дээр цогтойч нэг ном сумар харахтаа хэлдэг ш. Цогтойч их азтай байна гэдэг. Чи аз гэдэг чинь сохор хүн заяад харин мэрэгэн бол өөрийнхөө эрдэм чадaltaй найддаг гэж хэлээд хамгийн сүүлчийн сумаа харавдаг. Яг энэ тайлбар. Англи хэл дээр ч бас нэг үг нэ fortune favors the bold гэж хэлдэг байхгүй. Хувь даяа бол эр зэрэгтэй гам бат юм өөрийнх нь төлөө явдаг хүнд л хувь захиагдаг, хувь тавилан гэдэг зүйл оногдд юм аа гэдэг. Гоё үг шүү бас. Одоо тэгээд ийм амар өстой шүтэнцний мод ингээд ирж итэл зооцсон юм шиг хот маань дээр ингээд бослоо. Тэг усны асуудал яаж. Одоо яаж За уснаас төрүүлээд ингэнэ. Одоо байшин одоо чинь зүйдээр хоёлаа ингээ байшин барих тавцсан гарч байна. Одоо тэр дээрийг байшин баригдах тэр чинь байшин өөрөө бас нэг архитектурын бас нэг хоёлаа байшингаа дуусгачаад дараа нь ус руу орё. Тэгэхээр за ингээ тавихаар чинь тэр чинь мэдээч хэрэг манайх шиг одоо 5 10 20 давхар янзын цайз мэз барих боломжгүй шүү дээ. Яг бол ус нь өөрөө цайз нь учраас хотыг юун дээр барих вэ? Нэг байшин бол одоо тийм тодорхой хэмжээний жин даахуйц байх хэрэгтэй. Илүү ярьчул тэр чинь доошоо шигдэд орчин шүү дээ. Хайж байгаа шүү дээ. Ер нь ямар ч тохиолдол тийм ээ. За тэгэхээр ер нь хэд одоо газараа докторжуулж одоо орд харшиг жингийг даахыг тулд одоо ямар ч зардлыг бол Венецуд бол харамгүй гаргасан баг. Ингээд судалгаагаар барилгын суур эсхийн нийт одоо Венецийн дээр нь баригдсан хотынх нь барилгын өртгийнх нь тал нь усан доор байгаа гэсэн үг. Хөрөнгө оруулалт нь. Энийг бүр яг цоцоор гаргасан юм байна. За чи дээрээ ийм байшинтай болохын тулд энэ байшинтай ижлэхийн хэмжээний зардлыг доошоо хөрөнгө оруулалтыг доошоо хийх хэрэгтэй гэдэг ийм одоо тооцоог нь үнэхээр гаргасан юм. Тэгэхээр Венецийн байшин одоо Венецийн хотыг басгасан хөрөнгө оруулалтын тал газар ус бидний нүдэн дээр харагдаж байгаа гэсэн үг тарах нь шүү. За тэгээд одоо намхан байшин гоо. Венецийн одоо 400 орчим ордон энэ одоо суурин дээр боссон байна. Тийм. За тэгээд одоо намхан байшин байгаа. Дүрм нь бол ийм 3 давхраас илүү барихгүй гэсэн дүрмтэй. Тэгээ би түрүүн хэлээд байдээ тэр нөгөө нэг том гантхэн сүм юм бол тэр дүрмээ эвдэж байгаа зөрчгтөө тэд нар аянд бол ийм том сүм одоо барих учраас зургийг гаргаад нийт орох гантхүүдийн хэмжээ тооцоод жингээ тооцоод тэгээд тэр чинь сая гаруй гэж хэлээд байгаа модын шигтгэж жагаад тэрийг барьсан бол таарч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол эндээ ингэж хийжингүүтээ нэг дарга нь ирсэн аачин жоохон намхан байна. Өндөрлий гэх юм бол уучлаарай байхгүй доо эхлээд тоотлоо хийсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бүгдийг тооцно гэдэг чинь өөрөө ийм байхгүй. Тэрнээс нэг дарга ирж юм шийддэггүй гэдэг нь ерөөсөн энэ дүрм байхгүй. Хоёлаа Улаанбаатар хотын дүрмийг ярьжсэн бол зарим зүйлийг бол дарга нар шийдсэн. Жишээлбэл Маршал Чавес эндээс 400 алхаад талбай төв байна гэж заагаад тийм. За ингээд дарга шийддэг тохиол байна. За ингээд одоо дараагийн хамтран ажиллагч ялгаа төгссөн байгаа юм чинь. Яг нэг том юм руу орох гэдэг нь би тэрнээс өмнө бошоох хэлээд байгаа юм. За дараагийн хамтран ажиллагчаар ногоо ирээдүйг хөгжүүлээрэй те MMS компани маань хамтран ажиллаж байна. За MMS компани байгаль дээлтэд доктортой хөгжлийг дэмжин шавхагдашгүй эрчим хүчний их үүсвэр болох нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголт цогц шийдлийг одоо бид бүхэнд санал болгодгоороо хүргэдэхээрээ давуу талтай ажиллаж байна. За тэгэхээр нарны эрчим хүчний зах зээл дэлхийд тэргүүлэгч Jinka Solar, Solox Power зэрэг үйлдвэрлэгчдийн Монгол орны уур амьсгал тохирсон шилдэг технологи бүхий бүтээгдэхүүнээр одоо малчин өөрх газар тариалан амны орон сууц үйлдвэр үйлчилгээ зэрэг бүхий л салбарт одоо 30 жилийн баталгаа хугацаатай нарны эрчим хүчний шийдлийг санал болгоод ногоо ирээдүг рүү хамтдаа урагшлах боломжийг бидэнд олгож байгаамаа. За хэрвээ та одоо цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон цахилгааны төлбөр өндөр гарч байгаа асуудал тулгарч байгаа бол одоо нарны цахилгаан үүсгүүрээр бас шийдвэрлэх боломжтой судлаад үзээрэй. Бид одоо ихтлийдээ жоохон ээлтэйхэн шиг амьдрахын тулд ногоо ирээдүг гэсэн энэ шийдлүүдийг бас амьдралдаа бас хэвшүүлж баг зэрэгч гэсэн оруулах л ёстой болоод байгаа юм шүү дээ. За тэгэхээр та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийг 7711 19 99 2 гэсэн дотор дугаартаагаар 7711 19 99 дугаараар нь лавлаад за эсвэл одоо 80 66 41 41 утасны дугаараар нь лавлаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад одоо энэ нарны эрчим хүчийг хоримтлуулад одоо амьдралдаа хэрэглэх боломжийг өөрсдөө бас хэрэгжүүлээрэ гэмээр байна. За энэ MMS компани энэ хийж байгаа одоо технологийн шийдэл алсын хараа дээр нэг
зөвхөн саналаа хэлмээр байгаа. Ерөнхийдөө хүн ингээд ирээд нэг 100 жилийн дотор л би төрөөд үгүй болж байгаа шүү дээ. Тэгээд цагаад болох юм бол би оргуу хоосоос ирээд оргуу хоос руу явж байгаа. Надаас үлдэх юм гэж баг байхгүй. Тэгээд одоо өвдөх тохой тэгээд ингээд байгаль дэлхийд ингээд ялцраад алга бол. Тэрийг болохоор нэг өөрийнх нь уул бохир муухай уул мөр үлдэхгүйгээр явах хэрэгтэй зүг гэдэг зарчим байгаа шүү дээ. Энэ чинь бол байгаль хүн тэрний шүтэлцээ байхгүй. Яг тэрэн шиг ийм ирээдүй угаасаа бий болно гэдгийг төсөөлж одоо алсын хараа гэж харж байгаа учраас энд тааруулж одоо технологийн одоо дэвшилт одоо бүтээгдэхүүн шийдлүүдийг оруулж ирээд байгаа байхгүй. Цагаат болох юм бол өнөөдөр бид нэр ингээд Улаанбаатар хотод ингээд заваараад амьдрал муухай байх юм бол бид нэр өөрийнхөө хүүхдийнхээ дэвсгэр янз янзын юмруу заваа юмнууд үлдээж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн өөрөө нэг өөрийнхөө тэр нүгэлт амьдралынхаа тэр заваан бохир зүйлийг бас тийш нь цутгаад амиргүй амьдрах одоо хүсэл гэдэг чинь бас өөрийн ухамсар шүү дээ. Тэгвэл тэр ухамсарын яг ижилхэн философи гэсэн үг байхгүй юм. Тэгээ сайн арах юм бол цаана нарны батарей тэгээ цаана цаглаасаа саргаж байгаа шүү дээ. За энэ яг би цаглаасаа сонгуулж байгаа юм шүү дээ. Гэхдээ эн чинь одоо дараагийн төвчний шийдэл хүртэлх төр шийдэл гэсэн үг байхгүй санаа нь бол. За ингээд одоо байшин барингууд 3 давхар байшин барих хэрэгтэй болно тийм ээ. За тэгэнгүүт энэ одоо байшингийн одоо геологийн хөрс бол хараахан бүрэн нэгтэрч амжааг байгаа шинэ шаварлаг хөрс байгаад байгаа. Дээр нь дагтаршуулж барингуудаа байшингаа барихаар энэ угаасаа улам дагтаршиж нэгтэрдэг юм байна гэдгийг мэдчихсэн. Тэгэхээр байшингаа хүнд байлгахгүй тул яг дандаа нарийнхан багна. Мэдээч хэрэг хөнгөн байх хэрэгтэй шүү дээ бүтцэн. Тэгээд маш том цонхнууд бий. Цонхот чинь хөнгөн байхгүй. Яг бол тэнд Венец тийм халтж хөрдгөө байхгүй. За яг 100 болж байгаа халуун л да. Тэгээд том цонх бариад тийм учраас Венецийн одоо барилгуудын одоо үгүй архитектур шүү дээ. Шал өөр байдаг. Бусад хотуудынхаас хөнгөн юм эвтэйхэн юм шиг. Одоо Германы хойшоо маяша Францын хойд мужуудаар явахаар готик гэх том чулуун молуун нүсрүүлж эхэлдэг. Эн чинь бол хөнгөн байх хэрэгтэй. Тэгээд дээр нэмээд жинг бууруулахыг зорилж одоо тэр нарийнхан баг нь том модон цонхоор ингээд тойрог үсгэж шүү дээ. Хануудаа бий болгож шүү. Тэнгүүт фасад хэсэг дээр нь шил тавьдаг гэсэн үг байхгүй. Ханаа болохоор ингээд яг юм одоо босгоцсон одоо дөрөв ингээд ханаар одоо суур нарийнхан баган дээр араамаа зангидчихна. За тэгжээс нь тэр хэсгээ тэр нөгөө юуны дээр жижиг нарийнхан юм гоёмсог уран гэд хээ одоо чимэглэл хийгээд одоо барилгынхаа нүүр хэсгийг гоё болгочих. Дараа нь болохоор барилга нь хөдөлгөөнтэй одоо усны төрлөг татлага ирдэг. Тэгэхээр ингээд тодорхой хэмжээнд ингээд цохилт ирж идэг. Тогтмол одоо усны төрлөгийн тэгэнгүүт тэр намаг хөрсөлт одоо зохицохын тулд яасан бэ? Барилга хатуу чулуун байх юм бол аялагдалд амархан орно. Тэгээд амархан нурна. Гажууд. Тийм болохоор одоо Венецуд нэг ухаалаг шийдэл олсон. Топига болон тэрийг барих орондох тэр бүтцийн юу цэм тэр биш. Одоо шохойн тийм шохойн зурамгаар хийсэн гэсэн. Одоо гипсэн зурамгаар гэсэн. Маш өндөр одоо бас одоо нэгтрэлтэй. Тэгээ энэ бол одоо тухайн нэг орчимд одоо олддог тийм шохойн ордоос олж ирж тэрийг хийсэн гэсэн. За ингээд одоо цэм шиг уян хатуу боловч тодорхой хэмжээнд цэмтийг үзэхгүй ч гэсэн уян хатуу боловч уян хат. Тэгэхээр яг төсөөлөх юм бол ингээд гуйлзна гэсэн үг арай биш л дээ. Гэхдээ тодорхой хэмжээний одоо үүдээ цогтын хүчийг даадаг шингээдэг маягийн тийм хөдөлгөөнд оршно гэсэн. Энийн өмнө бас нөгөө мотор байшингуудаа эхлээд айгүйх бариадсан чинь шатаад галтөмөр эхлэв. Энэ бол ихэнх хотууд тийм байгаа шүү дээ. Тийм тий. Одоо Лондон хүртэл шатсан тий санаж байна. Тэгэн гутал тоосгоор шийдсэн юм. Тэгэл ерөөсөө тэгвэл ерөөсөө чулуу руу шилжиж, тоосго руу шилжиж гэдэг шийдэл нь л орж. Тэгэхээр манай Венецд бол чулуугаар шийдэх боломж алга тий. Хүндэрч гээд байна. Тэгээд нэг ер нь л яг үнэ хэллээ л дээ. Бүх хотууд анхандаа Ромч тэр бүх хотууд мэдээж гарт ойр нэг янзлахад дамар гэл модоор байрна. Тэгтээ хүн нэг нэгдсурд ирэхээр гал гарна шүү дээ. Галын аюулд хамгийн чухал амар зүйл хот тухайн хотод. Тэгээд ерөөсөө гал гараад харна чулуугаар шатдаггүй гэж байна шүү дээ. Ерөөсөө айгүй энгийн дүрм. За баярлалаа. Энэ чухал одоо бас барилгын энэ чинь нэг архитектурын шийдэлд аюух нөлөөлдөг материал гэдэг зүйл. Тэг өгсөн олд сайтай сайн материалдаа тааруулж л хүмүүс барилга барьж шүү дээ. Тэрнээс шинэ материал гараагүй байсан бол өнөөдөр бид нар дандаа тубын байшинтай л байж байгаа шүү дээ. Тэгтэл одоо төмөр каркас, бетон каркас гэд бүрэн цутгамал шилэн фасад гэдэг ингээд юм арцсан учраас одоо ингээд цоо шинэ барилгууд ингээд өөр өнгө төрхтэй барилгууд баригдаад байгаа шүү дээ. За тэгээд одоо давхар хоорны шалыг болохоор ингээд жоохон хөдөлгөөнтэй учраас яасан бэ гэхээр араам дотор юм дам нуруу тавиад тэн дээр нь шалнуудаа ингээд өрдөг гэсэн үг. Одоо хоёр үзүүр дээр нь юм илүү гаргаж байгаа. Тэгэнгүүтээ тэрийгэ бэхлэхдээ юугаар урт төмрөөр ингээд бэхэлдэг.
хоёр талаас нь ингээд эргүүлээд. Их том байшин байж штэ. Тэнгүүд тэрийг ингээд төмөр хийж аваад хоёр талаас нь ингээд шүрүүпээр эргүүлдэг гэсэн санаа. Тэгээд нөгөөдөг чинь сулран штэ ингээд хөдөлгөөнд тэгэхээр үе жоохон чангалдаг маягтай. Яг цагаад болохоор чинь бүр ингээд нэг юм барбины байшин шиг байгаад байгаа жижиг. Харин тийм ээ. Бүтээлч юм аа яасан. Тийм. За тэгээд одоо нэг бол одоо ингээд харахаар ингээд Венецээр явахаар ингээд зарим тагт нь морицсан барилгын дотор ханаар нь ан цав гарцсан байдаг гэж юм. Тэгэхдээ энэ бол одоо зарим хэсэг нь жоохон доошо сууж муцсан. Тэгээд одоо өндөр фасадтай одоо нүүртэй барилгатай нүүрүүд нь бол баг зэрэг мориж гадсан байдаг. Одоо ч гэсэн ингээд яваад харахаар тэгээд тэгтээ сонирхолтой нь Венецд нэгч тийм байшин ордон нурж байгаагүй гэж. Венецийн инженерүүд барилгаа маш ухаалгаар загварчилдаг учраас одоо энэ бүс нутагт дэлгүү тохиолдог газар хөдлөлтөнд хүртэл төсвөртэй байдаг. За намайг нэг сурж байхад нэг Венецээс гаралтай нэг оюутан байсан гэж. Елена ер нь бол баг ихэнх эмэгтэй Елена Мария гэдэг зүгээр. Тэгээ заахаа Мария ш Елена байсан. Тэр нэг аав нь хэлжсэн гэсэн. 70-аад онд Фрүлид газар хөдлсөн юм байна л да. Тэгсэн чинь Венецд байсан бүх ингээд нөгөө нэг цонхнууд нь ингээд тугалан ингээд рамтай цонхнууд. Юу биш, төмөр биш. Бас туулгад чинь жоохон хүмүүс бас зөөлөн байхгүй. Харцсангүй. Тэгээд эрэнгүүт нөгөө нэг байшин бүр ингээд хөдөлсөгч савлаад тэгээ усан госын даргуул шиг гэж хөдөлсөн. Гэтэ нэг ч шил хагараагүй гэж хэлж байгаа. Тэгээд би өөр тэрийг сонсоод гайхажсэн байхгүй. Тэгээд тэрийг бүр ингээд өөр тийм нөгөө нэг блогуудаас шалгасан чи байна л 2 3 тэгэж ярьжсэн түүхэнд. За ингээд одоо дараагийн бас нэг том юу гэхээр нэг арлууд дээр ингээ баахан байшингууд бариад ирнэ штэ. Тэгэхээр нэг зүйл бий бол тэд нар хоорондоо яаж явах вэ? Би одоо танах руу зочилж очиг үл яах вэ? Одоо нэг юм сал малаар явах бах тэгээ нөгөө нэг хар зав байгаа штэ гондола гэдэг. Тэр зав чинь ерөнхийдөө үүсэн байх магадлал өндөр. Тэгтээ их Венецод ингээ тэр 421 онд баригдсанаас хойш гэж төрсөн өдөр нь байгаа штэ. 500 орчим жил гүүргүйс. Харин тийм. За тэгээд хөрхийн одоо бас нөгөө Венецотын Дож гэдэг удирдагч захирагч нь одоо Риалто гэдэг тэр Риалто гэдэг нөгөө нэг Венецийн одоо тэр хамгийн гол худалдааны банк санхүүгийн дүүр байхгүй арал нь байхгүй. Тэгээд Риалто гэдэг чинь одоо нөгөө нэг real estate гэдэгтэй үгнээс гаралтай байхгүй. Риалто руу очихын тулд нэг том гүүр барьсан. Илүү хэлбэр зам. Тийм. Яг бол ихэнх хүмүүс тэнд төвлөрөөд шүү дээ. Өглөө нь гараад тэнд очиж арилжаа 8 худалдаа гэж буцаж гараад яваад. За ингээд тэр гүүрийг нөгөө Риалтогийн гүүрийг барихтаа тэр 12 мянган ширхэг газыг зоож агаад тэгээд тэн дээр гүүр ирсэн. За ингээд гүүрийг одоо эхлээд мод байж байгаа дараа нь одоо чулуугаар ирсэн байгаа шүү. Бас дахиад шатсан учраас. За дээр нь 12 мянга гаруй одоо модон шон тавьсан. Дээр нь 10 мянган тонн чулуу үрж гүүрийг босгосон. За энэ одоо бас том одоо тоонууд явж байгаа шүү. Тухайн үеийн одоо тий эскаватор одоо техник технологи хөгжөөгөө бүгдийг гараараа хийж байгаа гэдэг үед тооцоон дээр үл энэ айхтар том байхгүй. Яг хүүхдүүдийн нөгөө эмэгтэй хүүхдүүд нь бүгд ижилтүү нэртэй гэдэг аргагүй байна да. Өчнөө мод зөөгөд хүн болгоо ажиллаж байгаа юм хүүхдийн нэр бодох гэж. Бүр тэгэж бодогдчихж шээ. Тэгээд энэ намхан гүйхэн газараараа морир гардаг гэсэн. Хан тийм байсан. За тэгээд одоо энэ бүр ингээд хот болгон өөрсдөө тэр жижиг ард болгон өөрсдөө ингээд дур дураараа санаачтахаар жижиг гүүрүүд барьсаар байгаад нэг мэдсэн чинь бүх арлууд холбогдоод одоо сувг шиг одоо Амстердам шиг бас юм сувгууд толцсон л гэсэн үг байна. За тэгээд одоо төрөний асуудаг одоо усны асуудал гэдэг. Одоо энэ намагтай давстай усан дээрээс яаж ус уух вэ? Эхэндээ бол усан одоо завэр их газараас ус зөөдөг гэсэн юм байна. За ингээд ус зөөгөөд яваад итэл одоо сүүлдээ нөгөө хотын хүн ам сүүлдээ ингээд эн чинь баян хот болоод тэрхэр оршин суугчрал нэмэгдэн тэгээд 170 мянга гаруй хүнтэй болж эхэлсэн гэсэн. Тэгэхээр Венецд бол хамгийн анхны усны худалдаа бий болсон байсан бол таарах гэдэг тийм ээ. Тийм байна. Тэгээд Венецийн инженерүүдэд зардал гаргаад бүтээл шийдэл санал болгох зардал гаргасан. Инженерүүдээ усны асуудал шийднэ гэдэг. За ингээд одоо анхнаасаа Венецийн арлуудыг төв талбай эргэн тойронд барьж ирсэн. Тийм болохоор одоо талбай гэдэг тэр жижигхэн пьяца гэдэг талбайнууд чинь уул нь бол тэр нөгөө чөнөн тэр хилдэг тэр нөгөө идэх дахиа махаа мал заллаа ингээд тижээх тийм орон зайнууд байсан баг. Тэр орон зайг ерөөсөө талбай болгоод тэр орон зайг нь ашиглаад ус худаг барьсан. За худаг барьна хэрэг чи худаг уулын доороосоо уснасаа ундрахтай байж байна шүү дээ. Тэгээ энэ худаг болохоор яг өвөрмөц худаг. Дээрээс ордог. Тийм нэг чи төсөөлдөг штэ ингээд нөгөө ус шүүлтүр гэж байдаг чинь усны шүүлтүр гэж байдаг. Тэрэн шиг бүтцтэй. Тэгэхээр яадаггүй гэхээр талбайгаа ингээд жоохон юм юулүр шиг ингээд жоохон иймэрхүү хийх талбай байгаа штэ. Чулуугаар бүтээнгүүтээ
хажуу өрт талбайг тойрсон бүх барилгуудаас уснууд нь урсаж орохоор тооцоод борооны ус. Дөрвөн өнцгт нь дөрвөн ийм одоо зайлуулах юм тийм ингээд том талбай олныг зайлуулах шугам тийш хийнгүүтээ. Тэр ус нь доошоогоо ороод нэвчнэ гэсэн. Тэр чинь борооны ус уус дээр нь хүмүүс явж байгаа заваан бохор бараг шээж баацсан ч байгаа шүү дээ. Тэнгүүд тэрийг маш олон бүтцтэй нарийн гүнзгий ухангуудаа шүлтүр. Эхлээд тэгж байна. Доошоогоо талбайгаа гүнзгий ухаж байгаа. Тэгснэ тэрийг тойруулаад ус нэвтэрдэггүй шавар давхаргаар гэж бүрж хатааж бэлтэж байгаа. Тэгэхээр нэгсэндээ гадаад бусад хөрснөөс нэвчил байхгүй болгож дотор нь шавраар гэж одоо нэг юм том одоо даан шиг нь бэлтэж байгаа. Тэрэн дотор хайраг, чулуу, элс зарим бүр сүулдэ нөгөө нэг нүүрс гэж байдаг шүү дээ. Модны нүүрсийг хийгээ шүүдэг болгоно. Тэгээд тэр дундуура нөгөө борооных ус ингээд оруулангууд ус нэг доош ингээд жингээр ингээд доош шүгдэн штэ. Тэнгүүд энд голд нь худаг өрчиж байгаа ингээд. Юулүртэй. За тэнгүүд ус ингээд доош ороод ирэхээр яадаг вэ? Данх шиг гэсэн үг байхгүй. Данх руу ус ихээр соргон дээрийг нэг төвшөнд үүдэж тэрэн шиг худган дээшээгээ дүүрээд орж байгаа. Шүүгдээд. Тэгээд тэндээс нь худгаасаа ингээд усаа гаргаад уудаг. Тухайн үедээ тэр ус нь Европын хамгийн эрүүл асуудалгүй ус. Тийм учраас дизентерия мэрэгдэж штэ. Гидсний өвчин холиор гардггүй. Тэгэхээр Венец очисон гадны одоо элчин сайд мөдөр тэр усыг бүр онцгойлон таашааж уудаг. Тэгээ боддоо зүгээр усчгүй юм одоо ингээд Монголч гэсэн одоо дээрээс орж борооны усыг бид нар тэгж ууж болох нь шүү дээ. Ерэн зүгээр санаа. Яг энэ зардалтай л да бас ингээд шийдэл том хотын хувьд бол гэхдээ тэнгууд пьяцанууд шүү дээ. Маш олон жижигхэн пьяцанууд байгуулагдсан. Одоо тэгэхээр Венец хотын гудамжаар зураг авахлаад үзээд явж байгаа хүмүүс өөрсдөө худаг дээгүүр алхаа явж байгаа гэсэн төсөлч хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бол худгийг хэлээд байгаа тий. Үгүй пьяцагийн талбай. Талбай юм уу тий. Тийм талбайгаа хийхдээ худгаа тавччихсан. Тэгэхээр тэр пьяца бол нэг голд нэг юм жижигхэн худаг байгаа даа. Ямар хөөрхий. Тэгэхээр чи зүгээр ингээд төсөөлөх юм бол манай одоо ингээд монголчууд гэсэндээ бид нөр өөрсдөө одоо нэг жижиг сажиг суурин одоо баг бороо ус их ордог газар бол усны хэрэггүй байдаг л хэл та. Говьд одоо ус орохгүй нөө бороо орохгүй учраас тэг хэцүү болчдөг. А энэ болохоор яг нөө ус бороон чих ордог ингээд бүх юм ингээд таарцсан. Яг зөв ган гачигтай үед айгу нөгөө нэг усгүй болохтой мэрсдэл байдаг. Гэхдээ тодорхой төвшөнд одоо ган гачигт давтлаа ус зөөж яхад бол болно гэдэг тийм нөгөө нэг үргэлжийн гачигдал биш вэ чинь шийдэж болох проблем байхгүй. За ингээд одоо 3 дугаар асуудал байгаа тийм ээ. За хог хаягдал бохор. За энэ дээр чинь зөвхөн идэж уусан хог хаягдал биш бидний биеэс гарч байгаа хог хаягдал байна. За инхээр мэдээж хэрэг Парис хотын түүхийг ч одоо манай сонсогч нар ярьжсэн бүгд л цонхоороо гаргаад ус ингээд бүх юм асгадаг байсан. Харин тэ одоо Венецийн бол ингээл ерөөс цонхоор гаргаж шидчихдэг байсан гэж байгаа шүү дээ. Тийм тэгээд ингээд бүрх малгай гэдэг чинь хүн дээрээс нь угац асахаас хамгаалсан зүйл шүү дээ уул нь бол. За тэгээд энийг бол Парис хотын түүхтэр хангалттай ярьсан л да. Тэгээд Лондон хотын түүхтэр ч бас ярьсан. Тэгэхээр Лондонт ч нугасаа тэрэг бохирдсон уснасаа болж ташраараа гидсний ижигт тусчихсан байхгүй. Тэгсэн чинь нэг 70 орчим хүн ерөөсөө өвдөөгүй тэгсэн чинь тэр нь усаа удууд дандаа пиа удаг гэж таарсан баг. Пиавны үйлдвэр ажилчдаг. За энэ сонин түүх шүү. Өмнөхтэй нь холбож ярьж. За тэгвэл энэ хог ялгацсан ойлгомжтой. Яг чиний хэлдгээр цонхоороо хаяал сувг руугаа арснууд нь сувг руугаа хаяал сувгнаас холууд нь талбай руу хайдаг ч юм уу. Ингээд ийм байж. За тэгэнгүүт Венец нэг сайн тал нь бороо сайн ордог. Ингээд ус нотын ихтэй борооны үйлдвэрлэлийн хоёр ер нь бол гудамжаа гэж чулуугаар бүтээгдсэн хот юм чинь. Угаагаа хайчин тий. За ядаж өөрөөсөө тэнгисийн усыг гаргаж ирээд угаачин. За тэгэнгүүт нөгөө нэг балер шээс бас одоо тий бохор хаягдл маягдлууд нь яах вэ? Тийш сувг руу орж ирнэ шүү дээ. Тэгэнгүүт тэрнээс гадна өөр их нөгөө нэг үндсэн хот дотор байгаа хүмүүсийн хаягдлуудаа болохоор сувгнууд ирсэн баг. Байшин болгоноос. Тэгээд тэр нь ингээд сувгаар гүйж ороод нэг сувгчлал хийгээд тэр сувгчлаараа чулуун сувгчлал хийгээд тэрүүгээр тэр үндсэн сувг руугаа шахаж ордог гэсэн үг. Тэгэхээр төсөөлөлд ингээд нэг шувм орж ирэнгүүт энд нь сувг гэж итл ингээд ийшээ нэлээд гүн орцсон боловч энд нэг ус дүүрсэн байж тээ. Тэгээд одоо шингэн бохор хаягдл бол ингээд тэрнтэйг нийлээд ингээд шингэн юм явчихна. Тэгэнгүүт нөгөө нэг усны төрлөгч нь татад төрж байгаа шүү дээ. Татад төрж байгаад яг одоо өвтгөн одоо хатуу хаягдл хогнуудын болохоор дүүрээд бүр ингээд дүүрж орж ийн гэсэн үг. Тэнгүүд бүгдийг ингээд хамаад аваад явдаг гэсэн. Яагаад бол ус нь нөгөө нэг давс ихтэй учраас гэсэн шүү дээ. Тийм болохоор чулууны хандаа наалдахгүй байх хуцаар ингэж тооцчихсан байхгүй. Тэгэхээр яадаг вөхөр нөгөө хатцсан матцсан одоо өвтгөн одоо ялгцсан малгцсан хол тэрийг ингээд нөгөө ус нь давстай харьцангуй их давсархаг ус орж ирээд одоо уусгаад гэх юм уу гэдэг угаагаад аваа гардаг.
Одоо усны төрөлхийг ашиглаж бохирын асуудлаа шийдэж байгаа. Тэгэхээр тийм ус чинь төрөхөөрөө бас их зүгээр 1-2 метрээр төрнө штэ. Түшнэ. За жишээлбэл одоо Темза мөрөнгөд одоо Англид явж хахад бол Темс дүүрсэн байжсэн одоо хэсэг нь өглөө ингээд хичээлд явж бүр шалбааг болцсон зөндөө юм харагдчихэд газар нь харагдчихэд тэгж дүрдэг байхгүй. Бараг миний бодлоор бол 2 м орчим төрж татдаг гэж би бол боддог дотор. Тэгэхээр яг хөөхөр 2 м ингээд хан байлаа гингүүд ус нь 2 м доор нэгтгэв нөө бохир нь ингээд явж байгаад ийшээ яг энэ усан дүүрээгүй үедээ орсон бохир нь эндээ хадгалагдаад бүглэрэл байж. Гэхдээ өнөө усан дүүрээд ирэхээр нөхөө ингэж дүүргэж гэж нэг юу яаж аваад буцаж аваад буцаад татлаг болохоор буцаад аваа явчихдаг. Бүр байгалаасаа бүр ингээд нэг ус явуулаад угаалгаад аваад идэв. За тэгсэн чинь тэр ус нь ингээд тогтох хэрэгтэй болно доо. Тогтно гэдэг чинь үргэлж нөгөө бохирд нь тэрний чинь үнэр танаар авахын аргагүй юм бол шүү. Хамгийн сонирхолтой нь тэр хэсгийн усны төрлөг татлага нь яадаг вэ? Яг далайн шин фреш цэвэр уснуудыг оруулж ирээд хууч усын татчавж гаргадаг. Бүр яг тийм маягийн баггүй. Одоо нэрээ бурханд ингэж харсан байна уу? Ингэж хичээгээд байгаа хүмүүс. За гэхдээ яг Венецийн сувг руу унуулж байгаа хэцүү гоц. Тийм байна. Юм сони бат. За үгүй тийм учраас би нөгөө юм Венецтэй кинон дээр амар ус мусандаа уур ингээл яваал хүмүүс ингээд тэгэхээр би жоохон хэцүү санагдаад. Юун дундуур яваад энэ гэж бодоод. Оо нэр би бас англич гэсэндээ сувг мөхт ингээд ажилласан чи манай нэг цуг явсан англи. За чи энэ ус руу сэлэн мэл гэж бодож байгаа тийм байхгүй шүү. Унуул чи зүгээр их хэцүү шүү. Би ер нь унахгүй байх талаас нэг хагаараа ямар нэгэн тохиол ийшээ ер нь зүгэлдэх хүс юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр манай Венецийнхэн бол тэр сувг руугаал хогоо ичгэд болох юм байна. За яг одоо тэхгүй байгаа шүү дээ. Тэр үеийн шийдэл. Одоо бол хогийг одоо нэгдсэн журмаар хогны машин ирж марж аваад тэгж явж байгаа. Дээр нэмээд одоогийн бохирыг бол одоо орон сууцс гарч байгаа бохирыг бол өөрөөр шийдэж байгаа. Тэр усыг бүр ингээд трид одоо ариутгаж янзалж байгаа. А тэгтээ өнөөдрийн байдлаар Венецийн хотод хамгийн том проблем бол живлээ юу. Живхэс гадна аялал жуулчлал. Хитрхийг аялал жуулчтай. Тийм болохоор нөгөө Венецийн үндсэн оршин суугчд гэдэг хүмүүс дандаа дэлхийн энэ тэндээс мөнгөтэй төгрөгтэй хүмүүс ирж л үзэн штэ тэрий чинь. Тэгэнгүүт тэднэрт үйлчлэхт учраас тэд нар ингээд нэг дундаж хоолны үн аяг өндөр. Жишээл би ингээд нэг еврогоор ингээд нэг юм идчих болдог бол тэнд нэг 1.50 2. За тэгээ баар ресторанд орвол бүр байхгүй тэр одоо янз янзын жуулчдын татвар батартай бүр үнэтэй. Ийм болохоор бас одоо яг үндсэн хотын оршин суугчдаар 170 мянган хүний үр сад бол их л хэцүү амьдардаг. Одоо тэр нэг дургу. Хомрогонд нь л яв. Тийм учраас Венец руу маш их том юм крузүүд аялууд орж ирдэг. Тийм учраас нэг удаа бүр одоо 7-8 том крузүүдийг хааж зогссон. Оруулахгүй гэдэг. Ийм одоо эсэргүүцлийн жагсаал авсан л бас. За мэдээж хэрэг түрүүн ярьсан нөгөө далайн татлага төрлөг хит их үерлэх хит их усгүй болох чинь өөрөө нэг уур амьсгалын өөрчлөлт. Үерлээд ирэнгүүт нөгөө уснууд нь гараад дээшээ бүр гараад ирж байгаа. Тэгээд одоо Венец одоо сүүлийн 20 жил бол үерт их орж байгаа. Тий, одоо нэг давхрууд махрууд ер нь ингээл усрахаг. Тэгээс Аз болж нөгөө нэг чулуу нөгөө Далмацаас авчирсан модон дээр тавьсан Истрийн чулуу л стадийнхэн тэрийн аврал болж байгаа. Тэгвэл тэр чинь нэвчилт үүснэ. Эргээд их аюултай. Тэгээ дээр нэмээд нөгөө нэг сувгч өөрөө бохир байгаа шүү дээ. Тэгээ тэр сувгч дүүрээд ороод ирэхээр яах вэ? Танахаа ингээ нөгөө нэг сая нэг манад нэг үер болоод айлууд нэг бааш юм дутахтаа тэрийн чиглэн болно гэсэн үг. Яхаа тэгэл арга хэмжээ авах бах. Тэгтээ бол ер нь Венец усанд автах нь бол мэдээж хэрэггүй. Яванда. Энэ хүний одоо үйлнээс л хамаарна л да. Гэхдээ би яг одоо мэдээж гэж хэлэхэд жоохон одоо хүнлэг ус болно л да. Бид нар энэ хэвээрээ ингээд үргэлжлэх юм бол бид 100 жилийн дараа Венец гэдэг хотыг ер нь харахгүй байх магадaltaй. Магадгүй бид нар нөгөө усан дагуурх аялал хийж үзэж болох гэж магадгүй л гэж. Яг тийм хотод байдаг шүү дээ. Одоо Грекийн, Туркийн хотод байдаг. Тэрний шил хувь заяа хүлээж явах эрсдэл өндрөө л гэж л гэсэн. Одоо нөгөө тэр хугацааг уртсгаж ч юм уу бид нар одоо ийм гоё Венецтэй бас байгаагаар нь байлгаж байгаа юмсан да. Маш их хөдөлмөр дээр бид нар бол яг өстой газар дээр байгаа байшингийнхаа зардлыг тооцдог бол Венец бол доорхтон тооцчил хотоо байгуулсан байна. Үнэхээр гайхалтай юм аа. За ингээд одоо Венецтийн одоо яг аршин суугчд болвол зулчтайгаа бол нэг тийм сайхан нүдээр хардаг вэ гэсэн үг таарах. Хоёрдугаарт нь Венец хотын бас нэг одоо өвөрмөц шийдэл нь юу гэхээр Airbnb-гээ том зочдлууд их үнэтэй болоод ингээд байгаа учраас тэгээд гол нэг хот руу орж байгаа мөнгө хөрөнгө оруулалт нь иргэд рүү очихгүй байгаад нэг гомдлох гарч байгаа учраас айлууд өөрсдөө түрээслэх тэгээд түрээснээсээ мөнгийн хотынхоо иргэдтэй жигдэн хуваарлах морлох гэдэг тийм одоо шийдлүүдийг маш ихээр хэрэглэж хийж байгаа. Яг бол энэ чинь зөвхөн энэ хотын хүмүүс яг тэр
амарснаа нэг үежсэн өхөнгүүд нь дахиад нэг амарснаа гарахгүй шнэ чинь гэр бүл болно үрж өсөж үржин тэгэнгүүт нөгөө хотын хүн чинь тодорхой хэмжээнд нэмэгдэнгүүт орон сууцны асуудал гэдэг зүйл гарч ирээ. Орон сууцны асуудал гарч ирэхээр дахиад нөгөө модоо газар руу зоох уугүй юу гэдэг асуудал яригдана гэдэг иймэрхүү зүйлүүд зөндөө болж байна. За тэгэхээр хотын одоо сорил нь бол яг одоо сорил нь бол Венецчиг заавал очиж үзээрэй. Тэгээ та заавал очиж үзэхдээ тэдний проблем болно шүү. Тийм болохоор одоо байгаль хэлхийтэйгээ бас ингэ уялдаач таараа тий. Гэхдээ та удаг дээр алхаж яваа шүү гэдэг тий. За баярлалаа. За шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сууг үзэх сонсогчид та бүхэндээ хотын түүх нэвтрүүлгээ хүргэлээ. Шинжлэх ухаан танин мэдхүүг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр ногоо ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани за мөн таны аяллыг бий дурлалын өрөөтэй Эстер Монголиа хамт ивентэд оролцлоо. За студид амарснаа Цэнгэл хоёр нар байлаа. Дараагийн хотын түүхээр уулзтлаа. Тэр баяртай. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.